Өдрөө сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ээлжний эмчилгээтэй тавтай морилно. Өнөөдөр манайд зочид ирнэ. Тэгээд онцлог нь бол гадаад хүмүүс байгаа. Тэгээд зочидоо зориулаад сүдэ цагаа чанаад бэлдсэн байна. Тэгээд одоо тавгаа засгаж байна. Тэгээд өнөөдөр Монгол онцлогийг харуулсан жимби тэгээд бууц хийх бодолтой байна. Тэгээд бичлэгтэйгээ хамт аарай. За гэрээ цэвэрлжээд охиноо хөхүүлээд цаавандаа чанаад хол ундаа бэлдсэн байгаа. За эдгээр махаар одоо жимби инэ. За сайхан бууц хийх чинь тэгээ бууцныхаа махыг татаад урьлын зуураад бэлтжээ. Тэгээд хүмүүсээгээ ирэхээр бууцаа хийгж бодож байна. Учир юу гэвэл одоо Монгол үндэсний хоолыг идэх юм бол мэдээж гуанз, ресторан, зоогийн газар юу ч хэдэ ороод буу суушруу ичиж болно те. Тэгэхэд одоо яаж энэ хоолыг хийдэг вэ гэдгээ бас харуулвал илүү сонио юм болов гэж бодсон. Тэгээд за тавгаа анзалж байна. Тэгээ манайх одоохондоо цагаан үедээ гараагүй байгаа учраас ингээд иймэрхүү тавг засчээ. Тэг хэрвээ 100-ны дэлгэр цаг байсан бол сайхан сүү цагаан идэ байх байлаа. За жимбигээ хийнэ. За хүмүүс мэн ирлээ. Тэгээд зочдоо сайхан дээшээ харсан аяганда дүүрэн цайгаа мэдээж аягалж өгнө монгол хүн. За ер нь бол ирсэн зочд маань айгүй дуртай байсан, айгүй гоё ингэсэн. Тэгээд яг анх удаа ууж байгаа хүний үгээр хэлэх юм бол манай төрсэн хүмүүс солонгос, тэгээд дээрээс нь бас монгол хүмүүс ирсэн байхгүй юу. Тэгээд сүдэ цай ясны шүлний яг амттай айгүй адилхан амттай үнэхээр гоё ингэсэн. Тэгээд гадаад хүн гэхэд 2-3 аягийг уусан байгаа. За цай ундаа уучаад тэгээд жимбигээ гал дээр хийсэн мөн адил махаа бэлдээд ногоогоо бэлтчихэд яг ирэх үеэр нь бас харуулж хийсэн байгаа. Тэгээд илүү сонирхолтой байх юм болов уу гэж бодоод за тэг жимбигээ болж байх зур гарсан. Хонь хурга бас гадаад хүмүүст мэдээж сонирн байна тийм ээ. Самнад очоод өдрий. Вау. Энэ мөнгө гэж хаа. Цагаан. 이거 뭐지? 캐시메리요? 네, 캐시메리. 이거 바라는데?